нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг тойрсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн минь төргийн үзэгчтэй. Өнөөдрийн хар хайрцаг нэвтрүүлгээр Монголын улс төр ардчилсан намын эргэн тойронд өрнөж буй халуун сэдвүүдийн талаар Монгол улсын ерөнхий сайд асан Норвегийн Алтан хуягтай ярилцах болно. Ингээд ярилцлаганда анхаарлаа хандуулна. За манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Би ч таныг нэвтрүүлгээр олон ирсэн да. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт ирэх одоо сайхан өдөр нь байсан байна. Тэгээд ер нь бол би ерөнхийдөө улс төр судлалаар сурсан. Тэгээд бас ингэж гадаадад ингэж улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг удирдах байгаа явц энэ тэрийг бас ажиглаж исэн л да. Тэгэхэд 12 оны сонгуульд улсын хуралд та намаа удирдахад орсон. Тэгэхэд үнэхээр энэ сонгуулийн кампанит ажлын зохион байгуулалт, өнгө төрөх үгээ гэсэн мессеж үнэхээр одоо маш сайн байсан гэж би одоо хувьдаа боддог. Тэгээд ийм сайн зохион байгуулалттай байсан одоо үеэс хойш олвол та болыг олонний анхааралд орсон да угаасаа яаж ийм зохион байгуулалтанд оров? Тэгээд энэ үеэс хойш одоо Алтан хуяг гэдэг улс төрч бол үнэхээр бас чадвартай юм байна гэж одоо манлайлагчны хэмжээний гарч ирсэн өдрүүдийн нэг багч гэдгийг сонгуулиас хойш. Тэгээ мэдээж яг энэ кампанит ажлаа сайн зохион байгуулсан сонгуулиулаар мэдээж үнэмлэх олон болоогүй ч гэсэн хамгийн олон суудлаа авсан. Та энэ үеийн нэг эргээд нэг дурдаач яг юу болсон бэ? Танаа намынхын нийлэлийг тэмдэглэж байгаа мэдээж харагдсан. Тэ. 2012 оныг тийм ээ. Тэгэхээр би ингээд нэг 20 их сургуулийн багшийг 90 онд орхиод улс төрд орсон. Тэгэхээр 26 жил явж байгаа ингээд туршлага за тэгээд миний өөрийн үзэл баримтлал зарчим энтрээ харж байгаа. Тэгэхээр сонгуульд орно гэдгийг цагийн тулгаж байгаа. Тэгээд олон нийтэд таалагдах үйц. Нэг гой мой үг хэлээд тэгээ худал хэлээд дараа нь тэрнээ биелүүлж чадахгүй ийм бол буруу юм байна гэдгийг би бас нэг 20 жилийнхаа туршлагаас анзаарсан. Тэгээ 8 онд манай намынх надад итгэл хүлээлгэж намын дарга болгосон. Тэгээ 4 жилийн дараа сонгуульд орж штэ. Тэгээ тэр хооронд бол сонгуулийг хардаг миний өнцөг өөр учраас үнэхээр одоо олон төмнөрөө хилэлцүүлээд олон төмний дунд одоо бий болсон хүмүүсийн дунд одоо шийдэх улс орны өмнө тулгарсан ямар асуудлууд байна вэ? Энийг эхэлж гаргаж тавья гэсэн. Ингээ бид нар бол Монгол хүн 2020 гэдэг хөтөлбөрийг гаргаад ямар хугацаанд явсан гэж бодож байна. Бүтэн 1 жил 6 сарын хугацаанд бид нар одоо энэ хилцүүлгээ хийсэн. Энэ хилцүүлгээ хийснээр бид нар ард иргэдийн өмнө тулгарч байгаа, улс орны өмнө тулгарч байгаа шийдвэр зохих олон асуудлуудыг гаргаж тавьсан. Дараагаар нь энэнийг шийдэх аргуудыг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар за мэддэг чаддаг хүмүүсийн оролцоотойгоор босгож тавьсан. Ингээд 12 оны сонгуул гэдэг бол ард түмнээс сандаа оногийг авчсан мэргэжчнүүдэд оролцуулаад асуудлуудаа шийдэх арга замаа тодорхойлсон. Гэхдээ 100% биш шүү. Зарим засаг байгуулагдсны дараа олсон аргууд зөндөө бий. Гэтэл ямар ч юм хийн, юм бүтээн, босгоно, асуудлуудыг шийднэ гэсэн ийм их урамтай, зоригтой зохион байгуулалт эрчтэй хүчтэй орсон. Энэ ганцхан Алтан хуяг биш шүү дээ. Бүх аймаг орон нутгаар бүх сумдаас хүмүүс ийм том одоо хилцүүлэгт оролцсноо гэдэг бол улс орон даяараа бид нар өөрчлөлт, шинжлэлт, өөрийнхөө амьдралыг сайжруулах, Монголдо сайхан амьдрах энэ юмд өөрсдөө оролцсон байхгүй. Тэгээд манай тэр сонгуулийн үед гол үрээ юу гэж гарч ирсэн гэхээр хүн шиг амьдрч, улс шиг хөгжих гэж гарч ирсэн. Үнэхээр л биднэрт нэг тийм хүсэл, зориг, ирмэлзэл Алтан хуягт биш шүү. Монголчуудад хүн бүхэнд ингэ байсан. Тэрнийг л бид яасан. Тэрнийг нь бид хөдөлгөж чадсан. Ингээд ерөнхий сайд болсон. За мэдээж ажил маш сайхан эхэлсэн. Тэгээд яг та нараас шууд хамааралтай нэг зүйл, шууд хамааралгүй нэг зүйл болсон юм тухайн үед нь. Юу гэж нэхлээр та нар шууд хамааралтай зүйл нь Монголын хэмжээнд хамгийн анхны том хөрөнгө одоо оруулалтыг босгож чадсан. Чингис Бондыг. За анх удаа. Нөгөөх нь яг ижил цаг хугацаанд давтагдаад дэлхийд дээрх түүхийн эдийн үн маань одоо ингээд буцаад уруудаад унсан. Энэ хоёрыг давтсан тийм ээ. Тэгээд таныг нэг 2 жил гаруй ерөнхий сайд хийх хугацаанд яг
Мэдээж сайн зүйлүүд байсан, саар сөмжилсэн зүйлүүд ч байсан. Гэхдээ тэр ажил хийж байгаа хүн дээр гардаг зүйлүүд байна. Тэгээд мэдээж сөрөг хүчний хувьд бол ман таныг бол юу гэдгийг огцроо гэж анх шаардлагыг тавьж ирсэн. Энэ үед та юу гэж бодож ирсэн? Тэдний шаардлага нь үндэслэлтэй гэж бодсон уу үгүй юу? Тэр чинь өлөөхөө 12 оны 8 сард болоод 13 оны хавар тий. Тийм. Хамгийн том юм нь 17 байсан өсөлттэй юмыг л одоо ингээд 6 дээр авчирлаа гэж уруудулсан гэдэг үндслэл байсан гол нь. Гэхдээ одоо ирнэ шүү дээ. Энэ Батхамын ингэж одоо тоогоор хоорондоо хотлоо тоглоод яах вэ гэж бодож байгаа. Юу гэхээр ер нь бас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17% хүрээ тэгээд явж ирсэн үе би. Тэгэхээр бид нэг тоогоор тоглох юм уу? Эцсийн дээр 17% өсөлтөөс Монголд юу үлдэв? Тэгэхээр яг хүмүүс өнгөрсөн шүмжиж ирж бодож магадгүй. Би бол тэнд ч гэсэн хэлж ирсэн. Олж ирсэн жаах юм а тараагаад өгчхөр айл би ч нөгөө гэрвлийн хүмүүжилттэй хүн учраас би гэрлүүл болгодог. Айл өрх явдггүй маа. Айл өрх чи өөрөө 5-3 төгрөг олж хөдөлмөрлөж өөрснөө зүтгэж байж тэгжээж явдаг юм аа. Тийм учраас би өмнөхийг шүмжлээд яг манай засгийн газрын үед бол бид нар халамжийн бодлогоос татгалж яа. Энэ эдийн засгийн өндөр өсөлт гээд байгаа энэ хэмжээний мөнгийг 1 сая төгрөг, сая 500 мянган төгрөг тийм ээ. Гэр бүлийн 500 мянган төгрөг ингээд тараагаад өгчхөр эн чинь амандч үгүй, хамартч үгүй, боссон ч юм уу, замч үгүй, орон сууц ч үгүй хоцрох юм. Цахилгаан станц ч үгүй. Тэгэхээр энэнийг харин хэдүүлээ олон улсын зах зээл дээрээс мөнгөний босгоод энэнийг Монголд үлдэхүүц, хүмүүст хэрэг болохooц, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжихүүц ийм юм хий. Тэгээ ер нь танд манай тэр нэг огцруулах шаардлага тавьсан юм үндсэлтэй санагдсан тухай үед ямар үндсэл байх вэ? Одоо бидний улс төрийн чинь ингээд нэг ийм чалчдаг худлаа нэг гүтгдэг ийм талбар болгоо хөргөчлээ шүү дээ. Ер нь бол би хэлдэг. Шүүмжлэх шиг чухал зүйл байхгүй шүү. Тэр бол маш чухал. Одоо бид нар хүнч бай, одоо улсч бай, хинч бай, засагч бай. Юм шүүмжлэхийг сонсгоо болох юм бол тэгэл өөрөө урууднаа л гэсэн. Тийм учраас шүүмжлэхийн тулд ард иргэдэд сонсохын тулд жишээ нь 11 гэдэг төвийг бий болгоно шүү дээ. Түүнээс би хүн юм хэлэхээр ингээл өт шиг өргүүлзэл ардалзаад байдаг бол хизээч тийм босгохгүй шүү дээ. Манай иргэд ер нь юунд дээр санаа зовоод байна? Юуг зөв гэж үзэж байна? Юуг буруу гэж үзэж байна? Тэдний маань амьдрал тулгараад байгаа юм юу вэ? Гэхдээ ингэж яваад нөгөө нэг нүүрс рүүч орцсон шүү дээ. Одоо чинь өнөөдөр 11 сарын 20 өгч чинь тэгэхэд 10 сараас эхлээл нүүрс нь 200 мянга боллоо гэж 11 төвл хэлсэн шүү дээ. Тэгээс би өөрөө давхиж өгөөд ирсэн байхгүй. Тэгтээ тэрнийг ингээд сонсдог, ерөнхий сайд дээр сонсдог, засаг дээр сонсдог. Тэгж байгаа за энэ асуудлыг бид шийдэгээд ингэж л явах жишээтэй. Нэгдүгээр тулсан асуудлыг, хоёрдугаар засгийн газрын мөрийн хөтөлбөрт тулаагүй мөртлөө жаах стратегийн шинжтэй 4 жилд хийх ажлууд байгаа шүү дээ. Жишээ нь 16 хөөтэй зээлийг 8 болгоё. Цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлээ, цахилгааны станцыг маш олон зорилтууд байсан. 21 аймгийн төвийг 21 биш л дээ одоо 13 аймгийн төвийг хатуу уучлалтай замаар холбоо юм бол манай засгийн газрын зорилтууд бол маш тодорхой байсан. Хаанаас өгөхлөр Алтуй гэдэг хүнээс гараагүй. Энэ бол ард иргэдээс гарсан санаачлага учраас энэ бол амьдрах юм боломжтой байсан. Ганцхан дотор байсан тэр мөнгө. Тэгэхээр нь олон улсын зах зээл дээрээс бол мөнгө босгож энэ хийсэн. Ямарс 11 төвийн хувьд бол маш олон агентлагийн дарга нар одоо ингээ уулзаад ярьж байгаа тэднийтэй толгойн явчин болсон. Яг тэгэхээр нөгөө нэг одоо үйлчлүүлэгч юм уу эрхэн зөрчигдөж байгаа хүмүүс хаана очиж гомдлохоо тийм цэгтэй болсон. Тэгээд тэр дарга нар бол тэднийг шийдэх гэж хичээж ийсэн. Уул нь миний хувьд бол таны одоо хийсэн ажлууд дундаас нэг сайхан зүйл нь байсан юм. Одоо сайхнаас байхгүй болчих шиг боллоо тий. Харин сая надад нэг компани захирал таараад байсан. Одоо яг чогцсон юм чи хэллэг нэ яас гэсэн. Тэгээд чамайг 11 төв болох би тоогоогүй гинэ. Тэгээ 2 жилийн дотор надад бас их дарамттай байсан. Тэр компани захирлыг ингээл мэдхгүй шатах матхын юм барих гэл ингээр иргэд мэрэгд нэг уцтал ингэ тийм ээ. Миний ажлыг саатуулсан шүү. Яг одоо миний хувьд харахад тэр иргэдийн хувьд их зөв байсан. Тэгээ харин одоо чимээг болох шиг боллаа шүү дээ гэж. Уг нь буруу л да. Тийм бууч байсан тийм ээ. Энэ аль засагч байсан ингээд сонсдог, авдаг тийм үү? Хэлхээ хэлдэг юм л болох хэвээр. За тэгэхээр хэдүүлээ хэдхэн минутын сурталчилгааны дараа иргэд студид болцгоо. За хар хайрцаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр ингээд таныг нөгөө нэг огцруулгын сөрөг хүчин бол ямар ааш аяг гаргах тухай үед ямар PR хийх нь бол ер нь ойлгомжтой. За альж парламентд засагтай улсад бол мэдээж тэднийгээ шүүмжлэх баг. Энэ дээр нэрмээс болсон юу гэдэг нь таны өөрийн нам юм.
гишүүд ямар шалтгаанаар гэдгийг нь одоо хүмүүс ирэн сайн улс төр сонирхдаггүй ойрхон биш хүмүүс ойлгохгүй хаа. Яагаад өөрийнхөө намын ерөнхий сайдыг сөрөг хүчнтэйгээ нийлж ингэж огцруулъя гэдэг дээр одоо ингэж энэ олон гишүүд ингэсэн байна. Олон ч гэж явахад нь 10 хэдэн гишүүд байсан. Би ер нь намайг огцруулсан дээр оролцсон манай намын гишүүдийг би буруутгах боддоггүй. Яг ингэдэг юм байна. Юм чи ингээд цаг хугацаа өнгөрөх тусам юмны зөв буруу бодиттой байдал харагддаг юм тийм ээ. Одоо манай засаг огцсоноос 2 жил болж шít. 2 жилийн хугацаанд тийм юм зөв байж энэ буруу байж хүмүүс ярьж шít. Тэгээ тодорхой байх. Би манай намын гишүүдийг намайг унгаана гэж коноп дарсныг өөрснөө хийсэн үйл гэж юу ч боддоггүй. Эннийг зохион байгуулсан бүлэглэл за магадгүй одоо бараг зарим тодорхойлсон шүү дээ. Манай илүүдэр ерөнхийлөгч оролцоотой хийгдсэн зүйл. Одоо бол нууц биш болчихлоо шүү дээ. Тэр үед нууц л байлаа шүү дээ. Би ч гэсэн бас хилдэггүй явсаар байгаад хизээ вэ чинь өнгөрсөн хаврал би нэг л санаа хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо бол ингээд хугацаа өнгөрөх тусам ингээд манай намынхан ардчсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай ардчсан намынхан чинь одоо эрх чөлөөт байдлыг эрх мэлдэг хэлэх гэсэн хэлж чаддаг алтан уу гэдэг дарга байна уу хин гэдэг дарга байна хамаагүй өөрсдөө санаа бодлого уралдуулж чаддаг ийм нээлттэй нам. Тийм ч байсан учраас би хэлчихв. Манай нам муу байсан бол би хэзээ 6 жил дарга хийж чадахгүй. Манай нам өөрөө сайн байсан учраас тийм галтаа цогтой үгээ хэлж чаддаг. Чи одоо ардчсан намын бодолтой манайхан хүмүүсийг муулаад байдаг байхгүй. Би эерэг чанд энэ хэлчихье. Одоо би ингээд ямар нэгэн асуудал ингээд жишээ Монгол 2020 гэдэг юм уу юмд ингээд явахад алтан хизээч ганцаараа нэг манай хэн бэ? За одоо хэн гэдэг юм. Одоо Бортуна Батбаяр манайхан зад би одоо урдлагын нүгээр хэлчихээ өчлөө. Батбаяр олон Батбаяр байдаг аахгүй. Бортуна Батбаяр, за Женко Батбаяр гэдэг юм уу? Ган төмөрч гэдэг юм уу? Тэмүүжинч гэдэг юм уу? Эрдэнэт даргач гэдэг юм уу? Эрдэнэч гэдэг юм уу? Бид нэг ингээд тойроо суухтаа бол асуудлыг гаргаж чаддаг. Тэрний шийдлийн хойноос бол ярьж чаддаг. Ямар нэг алт уягаас айхгүйгээр хэлж чаддаг. Энэ бол манай намын асар том давуу тал. Тийм учраас тэр коноп дараад унгацсан гişүүдийг би өнөөдөр ч хэлдэг. Би тэднэрт надад нэг юм бодоод ингээд тэгээд байгаа юм байхгүй. Харин бүгдээр хожим хэлэх хэрэгтэй. Ямар шалтгаанаас болоод тэр конопыг дарах нөхцөл байдал руу одоо миний найзыг, миний намын нөхрийг тэр хүнийг түлхэж юу. Энийг чи хаанаас мэдсэн гэж бас асуух байх. Ер нь зөвхөн манай засгийн газрыг огцруулах юм чинь бол энэ давхар дээл гэдэг юм оруулж ирсэнээс эхэлсэн шүү дээ. Би бас ерөнхийлөгчд хэлж ирсэн. Та энэ давхар дээл мэйлийг оруулаад яах юм бэ? Наадах чинь ингээ засгийн газрыг өмүүлээд биднийг ажил хийхгүй. Бид нар ажил хиймээр байх юм аа. Гэсэн чинь гойн одоо болохгүй юм байгаа юм. Одоо их хурлын гишүүн одоо ингээд давхар дээлэмсээд засгийн гишүүн бол халууцаа суужиж болохгүйс. Одоо тэг бүгдээрээ л халууцаа сууж л байгаа шүү дээ. Одоо энэ сэдвгүй болчихё. Энэ чинь асуудал биш болчихлоо шүү дээ. Бүтэн 2 жил 3 жил бужигж тэгэл одоо бүгдээрээ л одоо чи үл ардын намын нэлээ олон гишүүн. Тийм 5 6 нах тийм. Сайдл байгаа шүү дээ. Тэгээ асуудал биш байсан байна. Эндээс эхэлсэн. Би тэгээ бас гоогаад одоо хэрэггүй дээ наа чи засаг төрийн хямрал руу аваач гэсэн. Энэнийг 16 оноос л хэрэгжүүлэх юм шиг байсан. Хизээч улс төр тийм байдгүй л байхгүй. Тэрнийг 16 гэдэг ерөнхийдөө бичээд ороод ирэхээр нөгөө өрсөлдөж байгаа сөрөг чинь маргаашаас эхлээ хэрэгжүүлнэ гэдэг юм байгаа үстэй. Ингээл тэгээ маргааш одоо хэрвээ ингээд засгийн газрын гишүүн их хурлын гишүүн байха болчих юм бол тэгэл тэр шинжлэлийн засгийн газрын чинь өөрчлөхөөс харахгүй байдал байсан шүү дээ. Ийм юмнаас эхэлсэн. Тэгээд дараа нь бид нар энэ давхар дээлийн хуулийг ярьж байгаа байнгын орон дээр би бас дургуйстай илэрхийлж ирсэн юм чи энийг буцаая яах юм бэ? Одоо ажиллаа хийе юун давхар дээл вэ гэдэг ингээд тэгээ буцаасан шүү дээ. Тэгэхэд их хурлын гишүүн конопо дарж чаддгүй байх нэгдэг би байнгын орооны хурал дээр харсан. Тэн дээр бид нар нэг удаа яг нэг гишүүн ороод ирсэн бол конопо дараад бид нар олох байсан чинь тэр гишүүн орж ирээгүй. Яг л одоо хожим өнгөрсөн хойно би та яагаад ингэж орж ирээгүй гэсэн. Аюу маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэсэн. Тэгээ би яаж тодруулсан чинь нэг дүүгийн шоронд хийцэн гарцсан. Тэгээд тэр манай гишүүн ороод коноп тарсан бол дахиад дүүгийн шоронд хийх юм нөхцөл байдал үүссэн юм байна. Би тэг хүний амьдрал юмдаа тэгтээ ч бас бид нэр их буруу л явж байгаа юм байна да. Монголын төр ингэж ард түмнээр сонгогдож ирсэн их хурлын гишүүнийг коноп дардаг эрхэнд халдаж болох. Би нэг бас их хурл дээр зөндөө ярьдаг байсан шүү дээ. Хаалттай уралдаан хийж байгаа. Барьцаалж шүү дээ. Барьцаалж байна. Барьцаанд оруулж. Конопыг барьцаалж байна тийм. Ер нь өнгөрсөн одоо баг хүн бүхэн ярьдаг болчих шүү дээ. Өнгөрсөн 2
хоёр биш. Өнгөрсөн 4 жилд нэг 2 буруу юм бий болсон. Нэгдүгээр тул өөртөө муу харагдсан, эсвэл өрсөлдөж мэдхүүц, эсвэл одоо үнний шулуухан хилтчихүүц, эсвэл өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчлдэггүй тийм хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа явуулсан. Энэний хамгийн яруу тод жишээ бол манай ганс. Яадаг юм гэхээр гэмтээ буруутаа гэдгийг ямар ч шүүхээр ороогүй байхад нь төрийн байгууллага зарлаад идэг байхгүй. Одоо жишээлх юм бол хинч гэдгийг авилгын тэмцээс гарч ирэл. Ингээл одоо 10 гэдэн дээр өмдөг гэхээр одоо ард иргэд итгэхгүйс биш яах вэ тэр нь чинь. Тэгээд одоо сүүлдээ явсаар байгаад 10 хэдэн төгрөг хөргөн байхгүй болоо. Сүүлдээ тэр шоронд тэр мөнгө төвөө гэдэг охинтой хамт баахан зовоогоод тэр нь одоо өнөөдөр төрөөс 40-50 сая төгрөг авах болоод ийм л юм болж байгаа. Тэгэхээр энэ хүний гин буруутай биш байхад нь гин буруутай гэж одоо цололдог, олон нийтээр шүүлэгдэг, олон нийтийн дунд гутаанд оромжилдог нэг ийм юм бол маш их муухай технологи болж тогтлоо. За хоёр дахь нь бол таны төрөвч хэлдэг барьцаанд авдаг. Би тэгээ сүүлдээ ер нь их хурал дээр маш олоодаа хийсэн. Тэгээ хинч тоохгүй. Тэгээд харин би гайхаад байсан. Ер нь ихэнх нь бол барьцаанд орсон. Хүний амьдрал чинь жижиг шажиг янз бүрийн юм байна шүү дээ. Тэгээд янз бүрийн юмараа л барьцаанд ордог юм байл. Тэгээд Монгол улсын хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихад Конопо өөрөө мэдж дарж чадахгүй болчихор чинь Монголын төрийг хэн удирдах байгаа юм гэж асуусан шүү дээ. Маш олоодаа асуусан. Ингэж одоо энэ Монгол улсын төрийн тогтолцоог унгаачих. Тэгээд маш цөөхөн би энэ бүлэглэл гэж хэлээд байгаа шүү дээ. Цөөхөн хүний гарт энэ тоглоом нотчих. Хүн харахад 76 байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Конопод орч чадахгүй. Хэлснийхэн дагуу дараа. Одоо ч бараг тим юм руу их хурлыг бас одоо энэ нөгөө манайхын чих олон судалтай болцсон явж байгаа шүү дээ. Тэнд ч бас энэ дүр зураг байгаа байх. Засаг дээр ч бас хэцүү ш. Та ер нь ерөнхий сайд болохоор нэг тийм жаргалын оронд очдог гэж бодож байна. Тийм байхгүй шүү дээ. Тэнд ч ажил хийх гэсэн хүн бол бүр их зовдөг. Ажил хийх гэсэн бол маш их олон эсрэг үстэй тулгардаг. Гэхдээ би ерөөс бэрхшээгүй. Би бол баян хэлдэг. Би одоо Монгол улсын ерөнхий сайдын ажлыг маш их тийм дуртай шуналтайгаар хийсэн ажлыг яг тэгэхээр надад тийм юм хийх маш их хүсэл эрмэлзэл зориг төгс төгөлдөр байсан. Ард түмч их гоё болж эхэлсэн шүү дээ. Ер нь тийм ээ. Нэрээ бас болох юм байна шүү. Нэр юм хийж болох юм байна шүү. Нэрээ хүнд суртлыг арилгаж болох юм байна шүү. Тэр түүц машин гэдэг юм чи бас болох юм байна шүү. 11 төвчин бас юм жаа хурдлуулж болох юм байна шүү, тийм ээ. Ингээд нэг жаахан итгэлээ оч гэрэлтээд бас зам тавьж болж гэн, төгжрөө багасгаж болж гэн, станц ингэж болж гэн. Оош 16 хүүтэй зээлч бас багасч болж гэн, 8 болж гэн. Ер нь би тэгээд бас бодсон л да. Ерний улс орны хөгжүүлнэ гэдэг бол хүмүүс бол өөрснөө ийм урам зоригтой болох хэрэгтэй юм байна. Юм хийж болно чадна. Бид бүтээж чадна. Монголчууд бич чадна. Мэдээж одоо дэлхийд дээр үйлдвэрлэдэг бүх юмыг бид үйлдвэрлэнэ гэж одоо тийм дэмий юм яриад яах вэ? Тэгэхдээ бид нарт хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэж болох үс юмнуудаа бол үйлдвэрлэдэг л байх хэрэгтэй. Айлаас ирэхээр авдраа уудлаад. Авдраа уудалж гаргаж ирээд юмнуудаа хийгээ босгоод ингээл. Одоо барьцаанд орно гэдгээс бол ер нь бол за надад ч гэсэн одоо хэвлэл мэдээллийн байгууллагын хүний хувьд нэг бус удаа гişүүд за танаа дуурч байгаа юм чи хэцүү шүү. Гэхдээ ах нь юм ярьж чадахгүй. Гээд одоо хамгийн өндөр төрийн албан тушаалтай хүмүүс ийм юм ярьдаг. Тэгэхээр би гайхдаг л да. Одоо чи намын эсрэг дуурж болдгоо юм уу? Ингээ сүулдэ харахаар одоо бүр эсрэг намынхаа эсрэгч дуурж чадахгүй болцсон. Тэгэхээр таны түрүүний хэлсэн бүлэглэл гэдэг маань одоо яах аргагүй бас өөр хүн хэлдэг гэсэн нам дамнсан бүлэглэл болох нь одоо ингээд ингээд харагдаж байгаа юм шиг. Тэгэхээр ийм асуулт гарч та их зөрүүд хүн юм уу? Яагаад Монголын арчилсан одоо үзлийг юм арчлалыг дэмждэг нь маш олон хүмүүс юу хүлээж ирсэн бэхлээр төрийн 3 өндөрлөг нь арчилсан намаас байх одоо тэр цаг үеийг их хүлээж ирсэн. Ерөнхий хэлэгч нэг хурлын дарга нь ерөнхий сайд. Та яагаад зөрүүдлээд байдаг юм бэ? Тэр хүмүүсийн тавьсан юу гэдгийг санал нь юм уу хамтарч ажиллах тавьсан санал нь тийм зарчмын зөрүүтэй асуудал байдаг юм. Яагаад нэгдэж чадав? Энэ өөрөө бол намайг сайн мэддэг юм шүү дээ. Би тийм зөрөөд хүн биш шүү дээ. Харин ч намайг манайхан юу гэж шивэлдэг гэхээр арай хэтэрхий зөөлдөд байгаа юм биш үү? Би ямар нэг юм зөөлө хатуу гэдэг тухай бол ярьдаггүй. Би үгээр зарчмын асуудал дээр бол тэр зарчим гэдэг нь миний хувийн эрх ашиг биш. Өөрийн ч хувийн эрх ашиг биш. Нийтлэг олон нийтийн эрх ашиг биш үү? Улсын чинь үү? Эх орны чинь үү? Олон төмний чинь. Тэр ашигын төлөө би юм ярьдаг. Алтан гэдэг чинь нэг л хүн байхгүй. Нэг хүний иддэг, уудаг, өмсдөг, зүйдэг юм гэдэг чинь жоохон байхгүй. Энэ Монгол гэдэг ус чинь хэзээд оршин байх юм байгаа биз дээ. Энэ Монголд байгаа энэ Монголын цөөхөн иргэд маань хүн шиг амьдарч ус шиг хөгжих нь зөв юм байгаа биз дээ. Би тийм итгэл өнөмшлтэй учраас тэгэл гэдэг. Хэд асуудал дээр бол би санал нийлэхгүй байсан. Гэхдээ би юм зогсоод хүн биш шүү. Бүгдийг хөдлөөд. Оюу толгой бол жишээ нэг шийдэг өнөө
бидний үед 3-4 асуудал үлдсэн. 20 хэдийн шийдчихсэн. 3-4 асуудлын дотор жишээ 2 тэрбум Америк долларын хэтрэлтийг Монгол улс шууд хүлээн зөвшөөргөдөг. Оюу толгой талаас. Би тэгэхээр үгүй гэхгүй юм аа. Яри ажлын хэсэг гаргаад энэ яг 2 тэрбум Америк долларын хэтрэлт юунаас бий болсон юм? Яри. Яагаад над гэж бодогдоод байна гэж боддог. Бид нар Монгол улсын хэмжээнд гадаадаас 1.5 тэрбум Америк доллар басглаа шүү дээ. Энэ чинь оюу толгой 2 тэрбум хэтрэлтээс бага мөнгө байгаа ч. Тэгэхээр би бол юу гэж бодсон ихлээр Монгол улсын ерөнхий сайдын үед. За яах вэ? Яри л да. Арайч шууд хоёрыг зөвшөөрөх нь юу юм? Тэгэхдээ огт зөкс зөвшөөрөхгүйгээд үзэх нь ч юу юм? Ажлын хэсэг гаргаад ингэж явъя гэсэн. Тэгээ сүүлдээ бол би зөвшөөрөв. Сүүлдээ сайн мэл гараа зөвшөөрчихлээ. Тэгсэн Дубан гэрээ. Тийм мэдгүй Дубан гэрээ мэрэ янз янзын юм ясаад мэдгүй. Энийг бол би буруу гэж боддог. Би байсан цагтаа хизээч тийм юм хийхгүй. За хоёр дахь нь бол 5 толгой дээр манай сайхны өөрөө уг нь ажлын хэсгийн дарга болоод явсан юм. 5 толгой хөдлөх хэрэгтэй байхгүй зөв. Хөдөлж л байсан. Тэгэхээр ингээд 5 толгой одоо Монголын компани Эрдэнэс 5 толгой, Хятадын Шинхua, Америкийн Peabody 3 нийлээд 5 толгой хөгжүүлээгээд сайхна Батцар 2 ороод ажлын хэсэг гараад 14 оны 5 сар хүртэл 6 сар хүртэл маш эрчимтэй ажилласан. Тэгээд ер нь хөрөнгө оруулалтынхаа юм ерөнхий дүр зураг гаргаад тогтцсон явж байсан. Тэгээд зогсоодсон бас. Тэгээд яагаад наадах чинь зогсчихв. Тэгэхээр бас зарим юм дээр хэл ам олцохгүй байна гэсэн. Батцар над дээр ирээдгүй хэл ам олцоод явж байгаа юм. Зарим хүмүүс энийг зогсоогоод байна гэсэн. За ингээд зам болоод амраад ингээд намар болоод тэгээд намар тийш нөгөө асуудал чи шал өөрөөлө манай засаг огцорчлоо шүү дээ. Манай засаг огцорсны дараа юу болов? Энэ явжсэн 5 толгойн 3 оролцогчийн Peabody-н алга болсон. Шинхуан үлдсэн. Төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой оронд одоо өөр Монголын MCS гэдэг компани орсон. Ийм имийг сайхан бил өргөн барайл явчихлаа. Та энийг хийгээд өгчих ёстой байсан юм шүү. Ер нь бол суудлаа бодсон бол. Би өөрчний юм хэлээд шүү дээ. Би ямар нэгэн суудл боддог хүн биш ээ. Би надад энэ Монгол хүн болж төрснөх би өөрийн гэсэн энэ одоо үн цэнтэй зүйлтэй би зарчимтай хүн байхгүй. Би тэр нөгөө юм хөдөлж иддэг хүн биш л дээ. 3 дахь юм бол одоо тэр юу байхаа? Хаан Ярсус гэдэг. Бидний үед бол юунд 70-80 тэр сая доллараар шийдэх тийм яриаггүй. Одоо энэ амьд гэрч байгаа манай хууль зүйн яамны төрийн нарийн одоо байхгүй хэл да. Баяр цэцэг ахлаад олон улс төр очиод олон улсын шүүх мөнхтөр нь ажиллаад тэрний нэг 20-30 хэмжээ шийдэхэр ерөнхий юм хийцээ байсан. Тэгээд дараа нь яасан? 70-80 сая доллар төлөө баг энийг төлсөн гавьяа юм шиг л сурталч хийж ялээ. Би тэгээд юм яриад яах вэ? Одоо эн чинь илжигний чихэнд усч хийсэсэрдэг алтаж хийсэн сэгсэр гэдэг маяг юм болчиход. Өшөөний шудраг ус зүйлүүд их болчиход байгаа Монголын. Одоо 35 тэрбум төгрөг гэдэг чинь бол мөнгө үстэй бас л 35 тэрбум төгрөг. Гадаадын нэг нөхөр Кинчино Капла гэдэг нөхөр 35 тэрбум төгрөг тэр нөхрийн татврын өрийг өшөөгөл явуулчихдаг. Тэгсэн мөртлөө манай муу ганс өгч нь гадаа энэ өвлийн хөтөн болж байна. 1 тонн 200 мянга болчиход байгаа нүүрсийг 80 мянган төгрөг болгосныхаа төлөө одоо ингэж шорон суугаад байна. Энэ бол арай хэтэрнэ. Би бас их төвчээртэй хүн байхгүй. Түрүү намайг өөрөө зөрүүд гэлээ. Над шиг харин төвчээртэй. Над шиг юм зохицуулчих юмсаа гэж оролддог хүн цөөхөл байх. Би тэгтээ өмнө нь ягаад дуурдаг вэ гэхээр би өөрөө ингэж Монгол Улсын ерөнхий сайд төрийн 3 өндөрлөг гэдэг нэг нь болоо сууж ирсэн. Хамт сууж явахдаа би бас аргыг энэ болоо зохицуулаад явчих гэж боддог байсан. Их олон юм зохицуулсан. Зохицуулж чадаагүй юм сая миний нэрлээд байгаа юм. Би энийг бол зохицуулж чадахгүй. Боломжгүй. Тэрэнд дурвал ажиллаа өгсөн дээр. Ер нь бас ямар яриа гарч ирсэн гэхээр алтууйг одоо өөрийн чи хэлдэг шиг одоо ингээд сайхан үгмөнд ороод тэгээд бас юм хүм зохицуулвал цаашаага ерөнхий сайдаар явах боломж ч байсан. Би тэр замыг сонгоогүй. Тэр миний амьдралын зарчим биш. Ер нь бол тэгсэн дурвал ажиллаа өгсөн дээр. Тэгтээ зүгээр ингээд ажил хийж явж байгаад өөрөө өргөлөвчөд өгнөж бас байхгүй шүү дээ. Тийм учраас бас өгмөг гэж шахаж үзчихсэн. Тэгэхээр би ажлыг дуусгачих гэсэн. Тэгвэл огцруулаад авна гэж огцруулаад авсан л да. Өөрөөр хэлбэл та дараа нь таны ажлыг авсан ерөнхий сайдаа утсан хүүхэлтэй болоод байна гэж нэг хэлсэн тийм ээ. Тэгэхээр ер нь л утсан хүүхэлтэй болохыг хүсээгүй юм байна гэж ойлгогдож байна зөв үү? Хүүхэлтэй байтугай би өөрөөрөө байдаг хүн байхгүй. Би сайхан билгүүтээр бас гайгүй 2 жил ажиллаад яг миний баруун гар.
хэрэглэх газрын дарга бид нар ямар зовлон дундуур явсан, ямар мэрэгшээл даралж ирсэн. Мэдээж бүхэн зовлон байгаагүй шүү дээ. Бас ямар одоо асуудал шийдээд яаж баярлал явж ирсэн би итгэж ирсэн. Даанч миний итгэлийг миний биш Монголын ард түмний итгэлийг хөсрөдүүллээ. Миний итгэх яах вэ? Тухайн үед таны кабинетыг огцрох үед яг хэвлэл мэдээлэл ингээд ер нь бол ингээд нэг проблемээс салчиж байгаа юм шиг л санагдсан л да. Тэгж ч орчуулсан хүмүүс ер нь юу гэдгийг те. Тэгсэн чинь одоо цаг хугацаа харуулж байна л да. Тэрнээс хойш одоо 2 жил гаруй өнгөрцөн байдаг. Мануул яг сансан дээрөө сонгуул авчлаа. Арчилсан намд бүр хохиролтой байсан. Огцорсон. Нөгөө нэг одоо юу гэдгийг танд анханасаа наад 3 шаардлагыг чинь тавьж исэн тэр хүн маань сансандаа хурж байгаа юу бас. Ер нь бид нар хин нэг хүний шунлыг үүсгэх гэж амьдарч байгаа юм уу? Бидний Монгол улс орноо улс шиг хөгжүүлээд хүн ардаа хүн шиг амьдруулъя гэж бодож байгаа юм уу? Миний сонголт бол хоёр дахь нь. Би хин нэг хүний төлөө юм уу? Хин нэгэн хүний хүсэл шунлыг хангахын тулд би төрөөгөө. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн хэдэн мөнгөтэй хүмүүсийн бусдыгаа дээрлэхдэг. Дээрлэхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг. Би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй шүү. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн. Яг хүмүүс янз бүр хэлдэг. Чи бас сонь нөхөр юм а тэгээд ингээ яриа тохироод хүнтэй ярьж тохирч чаддаг юм уу? Юмтай ярьж тохироод тэгээд үлдэж бариад юм хийхгүй. Энэ чинь хүний амьдралын сонголтын асуудал байхгүй. Эх орон одоо юу гэдэг эх орон ард түмэн гээд тэрнийгээ бодоод ийм сонголт хийх үү? Эсвэл би амин хуваа бодоод 15 төгрөгийн арилж наймаа. Эсвэл одоо юу гэдгийг нэг тийм бодоод сонголт хийв. Надад өөр сонголт байдгүй шүү дээ. Миний одоо зөрүүд ганцх юм бол тэр л байгаа. Аль нь одоо үнцэнтэй. Тэр өргөс сайдаад болох бол тэгээ солигдол үстэй. Төвчээртэй гэж шийдлээ л да. Тэгэхээр төвчээрийг чинь одоо яг манай энэ хэвлэл мэдээлэл дагаж сонирхож байгаа хүмүүс харж байгаа хаа сүүлийн үед. Төвчээр чинь бас их л төвчээртэй хүн юм да. Та яаж ийм гэхээр мэдээж одоо ганц уг даргаас ахуулаад эхлээл ингээл баривчлал та мэдээж тэнд нь очиж мэдүүлэг өгөөд ингээ зөндөө явсан. Таны эргэн тойрны хамаатны хүмүүсийг одоо яг одод ингээ баривчлаад байж. Ихэнх нь дандаа эмэгтэй хүмүүс. Тэгэд ингээд та энэ ч ингээд юу гэдгийг хурж ирээд ингээд байдлыг улам хурцдах байдалтай ярилцлага өгч шít. Би бол ийм бодолтой шүү дээ. Монголчууд цөөхөл юм чинь хил амаа болоод тийм ээ зөв явах хэрэгтэй. Тэгээ хил амаа болоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ жоохон байгаа баялагийг худалдаж идээд явах гэсэн үг биш шүү. Би тэгжүүл чаддгүй учраас л ингэ сууж байгаа. Би тэр байр суурин дээрээ өөхөхтлээ байна. Би энэ байр суурийнхаа төлөө өөхөхтлээ тэмцэлнэ. Тэгж хийсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Харин тийм. Тий. Тэгтээ би уржигдэр үл миний хамгийн бага дүүг аваачаад эмэгтэй хүн л дээ 51 настай. Хөрх манай нөгөө мө хаан жимсээс хувийн компани хийгээд тэрнийг аваач шоронд хийцэн дараа би гэрт нь очиад манай хамаатан ах дүүнэр цуглаад бас ярьсан. Би тэгээд би өөр их гэмтэн хүн шиг орж байгаа байхгүй. Энэ алтуугаас л болоод энэ хавийн хүмүүс ингээд одоо манай дүүнэр хамаатнууд ямар их санаагаар унтсан байгаа юм бол гэж би орсон чинь хөш надад шал өөр үг гэсэн шүү дээ. За хоёгааха одоо таал бууж өгөхгүй шүү. За яах вэ одоо нэг маргач нэг 8 мөлий байхгүй. Том ах одоо талигаач болцсон дээ. Зам нэг 6. Би тэд аваач хийсэн ч бид даад. Эцэст бид одоо энэ Монгол улс гэдэг юмны төлөө ажиллах цаг болцсон юм шүү. Та харин ингээд нэг 2-3 хүн шоронд хийнгүүт арай буугаад өгчих юм биш үстэй гэж. Гэхдээ надад бол хувийн хувьд нэг тийм нэмэгдэл байгаа. Яагаад би одоо идэж уудсан бол намайг шалгаж болно шүү дээ. Тийм ээ үнэхээр. Эсвэл би одоо өөрийнхөө 90 оноос аваад ингээд яваад энэ зах зээлд орсноос хойш аваад одоо юу ганцхан 8-нд яваад юу хийсэн бүтээснэ шаардлагатай бол олонний таруулчихдаг юм гэж бодоод. 91 энэ нэг юм ил тод болохгүй болвол энэ хуулийн хяналтын байгууллага чинь би бас хуулийн хяналтын байгууллага бүхэлд нь буруу шамааргүй. Гэхдээ хуулийн хяналтын байгууллага дотор миний 4 сард хийсэн хонгил бий болсон. Магадгүй одоо би бол ерөнхийлөгч гэдэг байгаа бол ерөнхийлөгч биш бол тэрний хэлнэ үз. Гэхдээ бол цаг хугацааны ус харагдал байгаа юм чинь. Тэгээ нэг юм хэлдэг. Тэгээ тэд нар тэр тушаалыг биелүүлдэг. Ингэж болохгүй шүү дээ. Би бол энэ хуулийн хяналтын байгууллага дотор би өөрөө ерөнхий сайд байсан мэднийгээ дуулж яхад хуулийн хяналтын байгууллага шудраг болгоё, сайхан болгоё, хэдүүлээ нэг аятайхан амьдрий. Тэнд байгаа хүмүүс өөрөө бас тэгж бодд юм бэл. Би нэг даргын ингээд даалгавраар дарамтаар ингээд юм хиймээргүй байна.
мянган ийм залуучууд манай хууль хяналтын байгууллагад ажиллаж байна. Тагнуулын байгууллагад ажиллаж байна. Авилгалд ажиллаж байна. Борхорд ажиллаж, шүүхэд ажиллаж байна. Би тэднэрт тэр боломжийг олгомоор байх юм аа. Тэгээс гарч ирчихэд захиалга өгдөг биш. Ингэж болохгүй. За тэгэхээр хэдэн минутын рекламын дараа эргээд студид уулзцгаая. Таны хэлсэн байцанда ажлын нөгөөлийн төлөө нөхөрлөлийн барьцаал цагаан гэд ажиллаа авсан шүү дээ баг гэдэг булаагаа чахуу авсан. Тэгсэн ч одоо таны юу гэдгийг найзагч юм бол одоо шоронд хийсэн. Одоо ял эдэлж байгаа. Одоо автсан. Тэгсэн мөртлөө тань дээр ингээд энэ одоо үйл ажиллагаа нь үргэлжлээд байдаг. Та бол миний зүгээс харахад л одоо төр төмний төлөө гэж яг хэлж байгаа. Тэгтээ ийм ихийг золиослох хэрэг байгаа юм. Харин ийм л асуулт бас тулгараад байгаа. Би тэгтээ золиослохоор шийдсэн л дээ. Хамгийн гол миний 52-ын хүмүүс намайг ойлгож дэмжсэнд л би баярлж байгаа. Хэрвээ тэд нар ойлгоогүй бол би бас болох л байсан. Тэд нар маань одоо бол буцах юм байхгүй. Одоо Монголын нийгмийг өөрчилъё. Наач бол хэтрэлээ штий. Одоо Монголд бизнес хийх боломж байхгүй. Би энийг одоо хэлж байгаа юм биш. Би ерөнхийлөгч Элбэгдорж их хурлын дарга Инколт хоёртой хамт сууж байхдаа хэлж ирсэн. Ардчлалын нэртэй 3 хүн гараад ирсэн байхад яхаараа Монголын бизнесмэнүүдийг шоронд хийдэг. Яхаараа мөнгөний дээрэмддэг, бизнесийн дээрэмддэг, лицензийн дээрэмддэг юм бэ болохгүй гэсэн. Би нэг маш олон удаа хэлсэн. Би Монгол Улсын ерөнхий сайд хийж байхдаа нэг компани, нэг ширхэг хүнийг шалгах тухай юм уу? Одоо ерөнхий сайдын харьяалдаг юм ч бол цагдаа шүү дээ. Цагдаа хууль хяналтын байгууллагад би өгж байгаагүй. Одоо бол ирээ цэрэг алдсан. Тэгэхдээ ирээ цэрэг алдахдаа бол нэг өрсөлдөгчийн намдаг юм орцсон л да. Одоо энэ ганцхан над дээр байгаа юм биш шүү дээ. Би одоо хөөх ингээл харж байна. Одоо сая нийгэмд бол хүнийг хамгийн одоо тийм хулгайч дээрэмчин болгож харуулдаг технологитой юм байл. Тэр нь одоо хэн байдгийг жишээ нь манай Женко Баттулга одоо бас янз бүрийн болцсон 52-ын бас нэг баахан эмэгтэйчүүдийг шоронд хийчихэл явж байгаа юм. Тэгэл одоо тэнд хөгжлийн банк гэсэн мөнгө хот гэдэг залуугаа очиж шоронд хийчихэж байгаа юм. Гэхдээ би эднэрт ийм хэлээ. Та нар асуухаар юм байвал тэр байтугай олон нийтийн өмнө одоо бидний ингэ суулгаж байхад асуугач Алтуу хийгийг Хортуна Бат хоёрыг одоо биднийг тэрс та нар ингэ хулгай хийж байгаа юм шиг тэнд дөр байгаа нэг эмэгтэй хүний шоронд хийгээд тэнд байгаа нэг ажлыг хийж ясныг залуу хийчихэд тэгээ хамгийн гол юм бол чи мэдээллийн хэрэгслэр ингэ нөгөө хүнийг утаанд оруулаад байдаг байхгүй. Их юм идсэн гин тэгсэн. Одоо сая нөгөө манай ихнэр хэзээ чи 11 сарын 5-нд гадагшаа явах гэсэн чи гаргах байсан яасан гэсэн чи хэлээр гарах юм хараг гэсэн. За тэгвэл гэртээ хүрээд ир гэсэн чи гэрт нь ирүүлдэг. Гадагшааж гаргадаг. Гэрлүүн ч явуулдаг. 5-6 цаг болж байгаад ирсэн. Тэрнээс хойш жишээлх юм бол тэр газар нь одоо хэд 5 гэдэг чи 10 хэд онцгой ганц дуудаж асуухгүй байна шүү дээ. Энэ зүгээр л хэрэг хийсэн хүний тухай биш. Энэ зүгээр л алтуугаар л оролдоод байгаа байхгүй. Тэгээ би ч гэж бас би юм л да. Өөрийн чинь хэлдэг бас зүйл баг. Би болохоор ийм тань миний одоо нэг унган шинж чинь ийм үзэн яддаг учраас би хэлчихэд байна. Би өшөөж хийн хэлмээр байна. Тэгтээ шүү дээ нэг юм бэ. Монголын төрд ажиллаж исэн ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна, хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юм бол хэлэхгүй байгаа шүү. Тэгтээ надад дахиад хэлэх юм маш зүйн их байна. Тэгтээ би зүгээр хэлэх гэж хэлэхгүй энэ Монголын нийгмийг зөв болгомоор байна. Цөөхөл нь баяжиж, олонх нь ядуурч энэ сайхан эзэн Чингисийн нутаг дээр амьдрэх гэж бид нар тийм байхгүй. Энэ бол миний үндсэн одоо гол бодлого. Тэгэхгүй шүү. Манай засгийн газрууд нөгөө нэг ингээд чинээлэг одоо нэг чинээлэг биш л дээ дундаж одоо орлоготой өрхийг нэмэгдүүлэн тийм манай засгийн газар авч явуулсан бодлого чинь тэр шүү дээ нөгөө үний шатхууны үнийг одоо өсгөхгүй харьцангуй барих тийм ээ. За тэгэл 16 хөдөлгөөлийг 8 болгох нүүрсний үнийг бууруулах энэ яах гэж ингэж. Тэр хүнийг эрт үлддэг 5 төгрөгийг л үлдээе. Дундаж орлоготой болох хүнийхээ тоог нэмэгдүүлэе гэсэн. Гэтэл өнөөдөр Монголын нийгэм ямар одоо сурчлагаа явж байгаа нөхлөөр тэнд аяг бол Женко Баттулга гэсэн юм. Тэнд Фортуна Бат хоёр энэ алтууийг эдсэн шиг байна гэдэг ийм яриа үүсгэчихэд нөгөө нэг уулуулаар наваа авчиж байгаа шүү дээ. Энд нэг 2 тэрбум төгрөгээр янз бүрийн асуудал гаргачаа тэнд хоёр толгой 2 тэрбумыг 2 тэрбум Америкт олон хэтрэлт бол миний хувьд бол бас их л юм байхгүй. Тэгээд 5 толгой тэр чигт ингээд албуулна. Тэгээд ингээд Эрдэнэтийн 49% ингээд явчих.
Тэг чи энэ тухай хэн ч ярихгүй. Би энэ ардын намын жоохон гайхаад байна. Би тэгтээ ажиглж л байна л да нэг сони хөл дээр нэг ажиглж л байна гэдэг шиг. Энэ 60 хэдүүлээ болцсон байхгүй. Тэг яасан зориг зүрх муутай эсвэл бодлогогүй юм уу? Эсвэл дарга нөгөө юмны хараар ороод нуугдчихсан чинь энэ нам ингээд алга болцсон юм уу? Буруу. Би одоо Миягомын хол дарагтаа бас ингээд шадар сайд би тэргүй шадар сайд хамтраад ажиллаж ирсэн. Би бол хүнийх нь үд мэднэ гайгүй. Гэхдээ яагаад ингээд 60 хэдэн суудлаа авчиад зүхтад алгуулчихв. Тэгэд би чинь яах юмтай хүн байгааз олон хоолойгоо олуулаа болцсон мөртлөө хэдүүлээ хөвлөе ажиллаад юм хийчихгээд байх. Би энийг ойлгохгүй. Одоо тэ Монголын нийгэмд өнөөдөр эсвэл юм хийсэн хүн ингээ хэрэг төв янз бүрийн юмар ноцолдоод байдаг болохоор өөрөө ачдаг. Гэхдээ 65 хүнтэй айрам чинь өнөөдөр Монголын төрийг янзлж болно шүү дээ. Бодлого гаргаж тавиад зоригтой юм хийгээд ард иргэдээс асуугаад түүнээс 10 цаадуул чи хийсэн шүү тэрний нураа энэний нураа ингэж болохгүй. Тийм учраас ардын намынханд ч миний дайсан биш шүү дээ. Энэ ардын нам дотор их орно гэсэн бодолтой буруу явж байгаа юм гараа зоригтой шөөмжилж чаддаг хэсэг бусаг байгаа. Таанч цөөнх байхгүй. Манайд ч зөндөө байгаа. Тэгтээ манайхан холигдуулсан байхгүй манай ардчсан. Одоо энэ сонгуулиор ингэсэн шүү дээ. Саяны 4 жил ямар дүр зургийг харуулах гэж оролдсон гэхээр ардчсан нам бол ерэн засаглаж чаддгүй нөхдөд байгаа. Тэр нь манайхыг унгаа харуулчих. Дараа нэг бахан хэрэлдлээ шүү дээ. 5-7 болгоомдгүй. Тэгээд хоорондоо хэрэлддэг. Уг нь манайхан хоорондоо хэрэлдсэн юм биш л дээ. Хэрэлдүүлсэн байхгүй. Энэ манай намынхаа одоохон сая одоо үндсэн зөвлөлт хорооныхаа хурлыг мундаг хийлээ шүү дээ манайхан. Их сайхан боллоо би бас баярлсан. Манайхан бол ойлголцоод явж чадна. Маш их одоо тийм потенциал би арчилсан намд. Зүгээр л ойлголцох л ёстой. Ойлголцуулах л ёстой. Түүнээс дээрээс нь чулуу хийж хооронд нь хагалдуулж болохгүй. Одоо намайг шиг ерөнхий сайд байхад ганц их барьж шоронд хийчихэж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр надад бол зөндөл хэлсэн л дээ янз бүрийн байдлаар. Тэгээ би яг нөгөө эх орны эрх ашиг нэг гэдгийг тавиад байсан учраас хажууд нь байгаа ахлах зүйлийг нь аваад шоронд хийчихэж байгаа ерөнхий сайд. Тэгээ маргааш нөгөөдөр нь очиод иргсэн чинь намайг баахан сони хэвлэр гөвж байгаа. Энд чи юу гэсэн үг вэ? Алтууйга чи засаг барьдгүй л байхгүй. Засгийг бид барьж байгаа гэж бүлэглэл над хэлж эхэлсэн юм шүү дээ. Ийм л юм. Дараа нь сайхан бэлэг ерөнхий сайд болж яхад манай Эрдэнэ бүрэн сайхан бэлгийг ойрхон найз байхгүй. Тэрний барь шоронд хийчихэж байгаа. Би яаж байгаа юм бол дахиад нөгөөдгөө харуулж байгаа. Сайхан бэлгээ чи өшөө айдахын хурдтай хөдөлтөхгүй бол чи бас засаг бариаг л байхгүй гэж харуулж байгаа. Нэг ийм буруу юм тогтчлаа. Одоо чаавас би Эрдэнэт гэдэг нэг ерөнхий сайд маань одоо тэр минь бас л зовж байгаа. Тэр хүнд чинь хууль хяналтын байгууллага ямар ч юм байхгүй шүү дээ. Авилгын тэмцэх газрын тэнд ерөнхийлөгч нөгөө дарга маргын 50 за тэдний намын зарим нөхдөд оролцдог байх. Тэр чинь ингээд нөгөө бүлэглэлт л үйлчлээ шүү дээ. Тэгэхээр энийг ийм байдал үүсчихэд байгаа маа. Энийг л нэг засаж залруулах хэрэгтэй. Энийг засаж залруулахад бол Монгол улсын ерөнхийлөгчийн өөрийнх нь одоо энэ сэтгэл зүрх улс орно гэсэн бодол ард түмнэ гэсэн тэр одоо үйл ажиллагаа үнэхээр өгүүлэгдэт байгаа. Гэхдээ над дээр маах юм хийцэн л дээ. Тэгээд би эхэлж яхан гайхаж байгаад одоо сүйдээ бол одоо болохгүй шүү. Хоёр асуулт танаас асуухгүй бол үзэгчд маань гайхах баг. Нэг нь болохоор мэдээж одоо эдийн засгийн яамны сайд байсан Батбаяр сайд. За таны үед олж ирсэн мэдээж яг гавьяа нь бол 1.5 тэрбумын Чингис бонд. За дараа нь ингээд явж байгаад Самура бонд энэ төр нэмэгдээд одоо тэрийг шалгаж байгаа. Тал нь зөрчилтэй зээл байна. Энэ нь бол одоо манай энэ улсын дампуурч байгаа юм уу, хямарч байгаагийн гол юм байна гэж тайлбарладаг. Та энэ дээр ямар хариулт өгөх вэ? Би хоёр хариулт хэлмээр байна. Нэгдүгээр нь шүү дээ. Батбаяр сайд, Улаан сайд бонд босгоход их сайн ажилласан. Би хоёулангийн сайн гэж хэлдэг. Улаан сайд чинь сангийн сайд хийсэн. Одоо яг хувь заяагаар ингээ ардын намд орсон. Дараа нь одоо ерөнхий сайд болдог Эрдэнэт сангийн сайд хийсэн. 4 жилийн бараг 3 жил гаруугийн одоо яг тэгж ярил ардын намын нэртэй хүмүүс сайд хийсэн. Одоо ямармаа шалгаад байгаа өөрсгөө шалгаад байгаа юм. Тэр үед нь тэгээд юм байсан бол хэлэхгүй яасан. Гэмт хэрэг байсан бол нүүн дарагдуулсан юм яасан. Бити ингэж үжиглж ил гэж хэлэх гэж. Хэрэггүй шүү дээ. Жүжиг байж болно. Наач жүжиг шүү дээ яах гэсэн. Эрэмчтэйгээ хэдүүлээ нэг нь ингээд гарч ирчээд улс төрчдөр толгойлуулаад ажлын хэсэг байгуулад юм шалгана гэж уулаасаа байхгүй. Хэрвээ үнэхээр шалгах гэж байгаа бол хөндлөнгийн олон улсын тийм хөндлөнгийн байгууллага оруулаад юмаа цэгцлээд хараад үн зөвөө ярьж байна. Тэгэхээр үн зөвөө ярьж чадах байсан шүү дээ манай улс төржэл. Яаж энэнийг харлуулах вэ? Яаж энийг унгаах вэ? Энэ цөөхөн монголчууд ийм
бодлогоор ийм байдлаар хооронд харьцаж Улс болохгүй. төрийн зорилгоор ашиглах уу гэдэг. Тийм. Үнэхээр шалгуулаас олон улсын хөндлөнгийн санхүүгийн мэргэжлийн байгууллага Олон шүү дээ. шалгаад тэрний үр дүнг болвол тийм. жижиг гэж болохгүй тийм ээ. А ер нь шүү дээ. Дахиад хэлчих. Амнэснээс энэ зээлээс чинь номтой хоёр авсан. Номтой хоёр гэдэг нь нэм тайшир авсан. Гарамжаа авсан. Одоо өөр хэлбэл намаа хүмүүсийн гэдгийг бас шүүмжилдэг байх. Манай нам та яагаад тэр ардын намын нөхдүүдэд зээл өгöd байгаа юм? Үгүй та нар хараа Монгол улс хөгжихэд тэрний нэг цементийн үйлдвэрийн суур босгоод бас нэлийн босгоцсон байгаа хүн Монгол ардын намын хойно ардчсан намын хойно хамаагүй энэ цементийн үйлдвэр босгох нь Монголч байгаа байхгүй. Би бол тийм бодлогоор тэн дээр хандсан. А тэгтээ би мэдээ зээл өгөөгүй. Аюулгүй зөвлөл дээр яриад бондын зөвлөл байгуулаа. Бондын зөвлөл дээр ярьсан юм засгийн газар оруулаад хөгжлийн банк руу шилжүүлээд ном дурмын хадаа бүх юм л хийсэн. А энэ нэг юм байгаад байгаа юм биш үү гэж зүгээр харахад одоо манай энэ 60 хэд чи ямар байдалд орчод байгаа вэ гэхээр Монгол хүн 2020 гэдэг шиг мэднэд харагдахгүй маа. Харагдахгүй болохоор ингээд урдгаж явах ухаж амьдрий гэж. Тийм байхгүй баялт. Гэхдээ эдний дотор бас их тийм боддог сэтгэдэг юм хардаг эрүүл хэсэг зөндөө биш үү? Ардын нам тэгэж яхаа эрүүлчих байлгүй. Бид нар одоо харж байна л да 65 болохоор ингээл ажил хийх юм шиг сүнгэнүүлээд өгөх юм шиг харсан. Тэр хүлээлт минь одоо хүлээж л харж байна. Бас яг цаг хугацаа бас нэг их цаг хугацаа өнгөрөөг. Харин арчилсан нам сул дорой байх нь манд ашигтай гэхдээ арт түмэнд ашиггүй юм байна гэдгийг харж эхэлж байна. Тэгээд одоо энийг арчилсан намын мэдээ засаглах байгууллагын их хурлын, баг хурлын үзэх хэмжээ одоо юу гэдгийг тийм байгаа. Та эднэрээсээ зөвшөөрөл аваагүй гэж яагаад өөрийгөө ерөнхийлөгчд нэр дэвшүүлж вэ? Энэ дээр одоо цаана ямар учир байна? Хүмүүс гайхаад байгаа шүү дээ. Энд чинь одоо их хурлын юм үзэх хэмжээ гэдэг гэсэн байна. Яг ингээд сонгуулийн дараа ингээд ерөнхий байдлыг харлаа сонгуулийн өмнө шилжижсэн. Наад бол чинь зохиомжтой хурал их хурал бий болох ажил руу явчлаа шүү. Бүх юм л виванга биш л дээ. Тэгтэл олон жил зовлон дундуур нь явц учраас ойлгож ирсэн. Хэлсний дагуу явцсан. Болцсон. Тэгээ сая харсан чи орон нутгийн сонгуул Монгол гээл тийм ээ. Манай нам болохоор бас зөв зүг рүүгээ цэгцрэх гэж байгаа. Одоо манай нам бол намынхаа даргаыг сонгоно. Сонгохдоо үүзээгээ 200 хэдэн гишүүрээд хэрэлдэж байгаа сонгочдөг биш. Эсвэл их хурлын нэг 800 төлөөлөг сонгоод тэрэн дотроо хэрэлддэг биш. Бид нар бол аль болохоор ингээд намынхаа нийт гишүүд дундаа сонгоё гэж ярьж байгаа. Зөвбөж. За жишээлх юм бол 3,000 хүнээс сонгогдсон намын дарга чинь бас арай өөр. 5,000, 10,000, 8,000 бид нар тэр төвшөнд ярьж байгаа шүү. Тим хэмжээний тооны гишүүдээс сонгогдсон намын даргатай болно. Тэгтээ бас их цаг алдах гэдэг. Дээр нь би манай нам чинь бас би хэлсэн шүү дээ. Чөлөөтэй. Яг алтууыг би нэр дэвшнэгээл үз. Өөр хэн нэр дэвшгэр байгаа. Хэдүүлээ хэлээл манай намынхан чинь алтуугийн нэр дэвшнэ гэхэлэр тийм үл гэхгүй шүү дээ. Харна, сонжин, химбэлээ. 5-6 хүн нэрээ дэвшүүлнэ л үз дээ. Тэгэл аймагуд дээрээ яваал уулзаал барайл ингээл тэгэл. Одоо өөр яах юм? Тийм учраас би энэ Монголын нийгэм буруу яваад байгаа юмнуудыг бол итгэн шиг дохио огч. Одоо би бас нэг юм бодоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульч хаач хийсэн. Тэр хооронд хазаарлах арга байдаг юм гэсэн чинь харин бүр хурцлаа тавьчих яваа мэдгүй. Нэг л жаахан бас буруутай л байна. Тэгэхдээ хэн нэгэн хүнийг авалснаар хэн одоо шинэ инквайр дараагийн нэг авлаад эднэр нэг зогсоогоод тэр шиг хэн нэгэн хүнийг авлаад зогсоосноор одоо Монголын нийгэм сайжрахгүй шүү. Харин ч их буруу болж байгаа. Монголд маш муу жишг болж байгаа. Монгол улсынхаа ерөнхийлөгчийг шоронд хийдэг жишг тогтоосон. Монголын төрийг хэн бүхэн нулимдэг тийм ийм хачин юмруу авсан. Тэр бол маш буруу. Тэгэхээр би ардчилсан намд нэрээ дэвшүүлж байгаа юм. Намайг нэрээ дэвшүүлэхээр манай намын гишүүд нөгөө бусад нэр дэвшсэн гишүүдтэй өрсөлдүүлж байгаа л дахиад нөгөө шударгаар нийт гишүүд сандуураагаа шийдчих. Нэг тийм санаа зовоод ах юм бол байхгүй. Тий, хоёулаа нэвтрүүлгийн баг цаг дуусч байна. Тэгэхээр би одоо энэ нэвтрүүлгийн сүүлийн асуултыг асууя. Та бол мэдээж ардчилсан намыг анханаас нь байлцсан хүмүүсийн нэг. Өнөөдөр ингээд эргээд харахад танд бол болохгүй бүтггүй маш их байна гэж хэлж байна. Болж байгаа бутж байгаа юм жоо. Гэхдээ өнөөдөр хүртэл энэ боссон системийн нэг нь та байсан биз. Анханасаа байсаар ирсэн. Тэгэхээр та үнийг муулах юм уу буруутгах нь та өөрийнхөө үйл хэргийг муулсан буруутгаснаас ялгаагүй сонсогдоод байна. Тэгтээ ингэдэм байлаа. Би бас тэгж бодож байсан. Би ер нь тогтолцооны талын хүн байхгүй. Тэгтээ хэн гэдэг ерөнхий сайд Монголын тогтолцоо их сайн болоогүй юм байна. Хэн гэдэг ерөнхийлөгч байна гэдгээс бас их юм хамаардаг болсон юм байна. Ойлгосон? Тэр хувь хүний өөрийнх нь өссөн орчин, төлөвсөн хүмүүжил, боловсрал, мэдлэг, ертөнцийг үзэх үзэл, зарчим
үн цэнтэй мянган юм байна. Тэрнээс хамаардаг болчих. Шуналтай хүн бол өөртөө илүү их мэдл авах. Өөрөө илүү их мөнгө хураах. Тэр зорилгоор бол бусдыг бол буруутгах хэлдэг. Буруу тогтолцоо л байна шүү дээ. Тийм ээ? Тийм. Тэгвэл эн чинь бас л таны буруу. Яагаад гэвэл та нар нэгний тим болно гэдгийг танаагүй шүү дээ. Тийм байгааз? Энэ танигддаг шүү дээ. Ер нь бол энэ тогтолцоо, төр засгийн тогтолцоо, Монгол улс ерөнхийлөгчтэй байна, ерөнхий сайттай байна, их хурлтай байна, засагтай байна гэдэг бол тогтолцоо л байхгүй түүнээс биш. Тэр болж магадгүй гэж тэр тогтолцоог бий болгоогүй. Гэхдээ манай энэ тогтолцоо одоо үндсэн хуулийн өөрчлөлт яриад ш. Тогтолцоо бол бас их сайн боловсронгуй болоогүй л дээ. Гэхдээ энэ рүү хамаг ургаж ихч болохгүй. Тэгэхээр энэ дээр хэн гэдэг хүн гарч ирэх гэдгээс хамаарал болж байгаа. Тэгээд дахиад үндсэн хуулинд байхгүй нэлээд олон эрх мэдлийг бас авцгаацсан энэ тэндээ. Дуртай учраас авчихгүй юу? Би ганцхан элбэгдүүр ерөнхийлөгч хэлээгүй ш. Элбэгдүүр ерөнхийлөгч юм инквайр байсан. Баг байна гэсэн тийм ээ. Үе ерөнхийлөгчийн үед бол за ерөнхийлөгчтэй ч байдаг байх. Манифестэйч гэдэг их хурлын гишүүдэн далдганаал ерөнхийлөгч та нэг тэр хүнийг томилдог эрхийг танд өгчихье гэл ингээл. Иймэрхүү юмар энэ нөгөө нэг одоо юу гэдэг эрх мэдлийн хуваарлалтыг алдагдуулсан. Алдагдуулсан байхгүй юу? Тэгээ энийг одоо засах хэрэгтэй. Энийг зарим нь бол үндсэн хуулинд хөрөхгүй засчих болно. Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах, эсвэл ерөнхийлөгч өөрөө санаачлаг гаргах, эсвэл засгийн газар санаачлаг гаргах болно шүү дээ. Ер нь бол бас нэг юм байна шүү дээ. Ер нь хийгээл бас нэг бүх юмыг би бол шууд сүндсэн гэхгүй. Тэгвэл бүлэглэл бас маш хүчтэй байгаа. Монголд бол мөнгө. Одоо би одоо өөрөө хэвлэл мэдээллийн хүнтэй хэлчихвэл одоо бас буруутад орох юм болов. Хэвлэл мэдээлэл чинь ч мөнгөөр ажиллаж штэ. Тийм биз? Та бас тэнтэй хэдүүлээ санал нийлэх хэрэгтэй. Бид нар нэг улсын өөрчлөлийг байгаа байдлаа бодтой ярих хэрэгтэй. Нэрээ тэгээд яагаад мөнгө аваад байгаа? Яагаад гэвэл одоо энэ олон телевизтэй болсон, рекламны мөнгөөр амьдрах боломжгүй мянган юм ярина дээ. Тэгэхээр энэ асуудлуудаа сайхан тойроо суугаад ярьж байгаа зөв шийдэх хэрэгтэй. Ийм асуудлыг шийдэхэд монголчууд оролцуулах хэрэгтэй. Зөвхөн бүлэглэлийн эрх ашиг зохицуулж юм шийдэхгүй шүү. Бүлэглэл бол асар их мөнгөтэй болцсон. За ер нь нэг байтугай нэлээд олон хүнийг нухчих чадвар тэнхээтэй болцсон. Хэнийг юу ч гэж золигт гаргах эрх мэдэлтэй болсон. Тийм учраас энэ дээр бол бид нэг үгүйсгэх биш, бие биенээ ойлголцож дэмжихийн тулд. Би бол хуучин ардын нам шүүмждэг байсан. Би одоо ардын нам хэлэх болчихсон шүү дээ. Ардын намын зарим нөхдүүд гэж хэлдэг. Бид нар бас тэдний дотор гарч ирээд юм өөрчлөгээд гинтхэн намайг шүүмжлээд явжсэн надад уцаар хийж илээ. Таны үед ч бас тэр 5 толгой молгоо янз бүрийн таач бас гайгүй бодоод ирсэн биш үү гэж. Одоо нэг бодоод байгаа юм. Тийм учраас энэ хин нэгний буруутахад яах вэ? Энэ улс орноо зөв болгоод энэ хүн ардаа ингээд одоо итгэлтэй, маргааштай итгэлтэй болгохын тулд юм янзлаад өгөлд. Юм янзлахгүй эсрэг тийш янзлаад шүү. Тийм байна. Алтан үеийг жишээлх юм бол ерөнхийлөгч нэр дэвшихгүй болчихоор болчих гээд байгаа юм. Би нэг юм хэлээд дуусчихгүй. Тийм. Энэ шунлаас их юм болж байгаа. Шулуух хэлж. Бид нар ингээд элбэгдүүр жинхэнэ алтан үеийг сайхан бас ингээд ойлголцоо тийм ингээд зөндөө явсан. Би бол дандаа ойлголцуулахын төлөө байдаг. Тэ сүлдээ яасан, сүлдээ биш болсон. Тэгээд тэр хоёр маань ер нь хоорондоо ингээд яриад бас ингээд чивтер хамтраад ингээд их удаан хугацаанд явчих юм биш үү гээд. Тэгээд алтуугийн ингэсэн. Гэтэл дараа нь инкулд намын дарга их хурлын даргуулаад явж хагаад 5 толгойг бол ингэж хийж болохгүй юм байна гэдэг тэр хатуу зогссон. Тэгэнгүүт энэ хоёр хүн жаахан хоорондоо муудалцсан юм хэлээ. Тэгээ би бас асууж илээсэн та нар яач вэ гэсэн. Та нар чинь одоо хол явна гэсэн штэ хоёр нөхөр гэдэг гэсэн. Миний овог солигдчихсан ингээд инег л хэлээ. Тэгэхээр ингээд ийм явцсан их ашигын төлөө би төдий тэнд очиж дарга болно. Эсвэл битүүр байраа сольж дарга хийн гэдэг юм уу? Ийм тохиролцоонос болж улсыг нурааж болохгүй. Би тэр тохиролцоонд орж чаддаг учраас хамгийн түрүүн өшөөлөгдсөн хүн багамаа. Гэтэ монголчууд мэдэж авах түүх өнгөрсөн цаг дээр тэгтээ ирээдүйд хизээ хэн ч юм хийж болохгүй шүү. Зарчимтай л байх хэрэгтэй шүү л гэж хэлж байгаа. Одоо хүмүүс ерөөс ойлгохгүй шүү дээ. Яагаад арчсан намайг 3 хүн байж байгаа тэг нэгийг унаагаад нэг хоёр нь явчихдаг. Иймэрхүү жижиг ашиг сонирхлоос болсон. Энэ жижиг ашиг сонирхлын цаана том эрх мэдэл, том мөнгө, том шунал, том тачаал байна. Энээс хойш Монголыг алж болохгүй. Инх болд дарга болохоор овг солигц гэдэг нь зэн инх болд байж хагаад өөр инх болд болсон. Хэмэд одоо өөр ямар инх болд байдаг юм ба. Дахиад нэг өөр инх болдлоо шүү. За манай урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд танд ер нь бол та мэдээлэлтэй байгаа хүний үед манай энэ улс төрийн өнөөгийн дүр зураг бол их л эвгүй дүр зураг
зурагдсан байгааг л сая илэрхийллээ. Гэхдээ мэдээж одоо тань шиг ийм их юмний эсрэг одоо ингээд сөрөөд сайн муугаараа дуудуулан ингээд явж байгаа ядаж ганц нэг хүн үлдсэн ямаа да гэж би бол бодож байна. Тийм учраас хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Гэхдээ яг тэгэхээр би төгсгөлд нэг хэлэхэд манай ойр хавийнх нь хамаатан саднаас өгсүүлээд яг хүнд хэцүүч гэсэн сэтгэл зүйн бас өөрснийг аргалдаад намайг дэмжиж намайг бас олон хүн дэмжээрэй. Би бол буруу зүрх хийхгүй. Тэгээ монголчууд бол аль болохоор л ойлголцож аль болохоор л эвлжээж бид нэр улс шиг улс хүн шиг хүн байж чаддаг шүү гэж. За баярлалаа. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг